намайг Сувдан чимээ гэдэг өнөөдөр алдартай 2 дугаар одон гаалаа. Энэ талбай дээр байгаа эмэгтэйчүүдээс хамгийн азтай эмэгтэй нь би байх. Би энэ манай ээж одоо 57 настай. Манай ээж одоо 75 хүрж байгаа. Манай эмээгийн ээж нь одоо 95 настай. Ингээд 4 үеэрээ одонтой ээжүүд болж байна. Сэтгэл бомбөрмөө дуудажигнэр хоолой цуцмаа дурсажигнэр үгцөдмөө эндой хаа миний бүрлэж бэтийн жарны хүдэ хардаач тавьяадсан дөрвөн үе үзэж ядан авч байгаа хүн тэр болгон байхгүй шүү дээ. Эмээ одоо бараг 6 дахь үеийнхээ одоо авахыг харах юм шүү. Арайгүй байгаа да ирдээ. Басараад ингээчл болохгүй. Өнөөдөр нулимсаал арчаад байгаас өөр. Баярын нулимсал урсаад байна аяараа. Одоо зээ охиныхоо одон авах гээд бөөм баяр ээжээгөө яваа гэж гуйгаал. Ээжигээ байхад нь ээжийнхээ ээжэнд байхад нь эмээгийнхаа ээжэнд байхад нь ингээд алдартай 2 дугаар одоо авлаа. Маш их баярлж байна. Өөрийгөө ямар их азтай юм бэ гэж бодож байна. Буруу гарах чавжсэн чинь чи одоо нэгийг гаргаарай. Би харж өгнө. Би хараад өгчихнэ. Эмээ нь хараад өгчих юм чинь гэдэг. Тий. Тэгээс нааш явахт нь бас тэгж байгаа эмээгээ. За эмээ минь нэг одонгийн чи хүүхэд гарцаа одоо авах гэж байна нөгөө хүн чи одоо. Та одоо очиж одонд нь очлгүй яах вэ гэдэг эмээгээ дагуулад ирсэн. Оригинал чи хүүхэд гаргаарэ одоо барагаал инегаан тэгжээс тэгэл надны хүүхэд гаргачаад хүүхэд гаргасан шүү дээ бигээд гөхрөлдөжээс. Одоо нэг энэ дүү хүүхнээс нэг 3 хүүхэдтэй нэг хүүхэнтэй байгаа. Жирэмсэнгийн ишгүй дээ нэг эргэжил бас нэг одоо ахын дэгээд вирус эрээсөө гэнэ түрүү яриж Баривч хийн тэгээд манай ээжчээ хүүхдүүдтэй. Гартаа хүүхдүүд баривч хийж барина. Тэгээд нэг жоохон бордагштай хав хавж өгнө. Дагш авч өгнө. Хаадаг гэж бантийж жагараа гэж. Найтан додаа гэсэн инжил одоо хэдий хийх юм байгаа 3 хүүхэд гэрэмс юм уу та. Одоо хамтаа тоолоход тий. Одоо хамтаа тоолоход 3 хүүхэд гэрэмс шиг бай. дуудаж яана. Тий, тийм юм өнөөдрөөс зармын дуулаа. Одоо тий 3 барьж байгаа юм шүү дээ. Тий 3 баривч 3 тагшил авах юм ба. Одоо алдартай нэгдүгээр одоогоо авахт нь хамт сууж ирэх гэдэг байц. Хам сууж штэ эмээ тийм ээ. Эмээгээ урт удаа ахаад урт удаа наслаараа энэ үнийг ахаад нэгдүгээр удаа авах. Ахаад сая чи өсөд байгаа үстэй. Тэгээд тий өнөр олон болоорой гэдэг юм чи одоо тий. Эмээ 1 2 дугаар удаа авцсан маань буураа юм байна. Тэгээ одоо дахиад ингээд дөрүүлээ сууж яана үз. Дахиад нэгдүгээр удаа авах дөрүүлээ сууж. Тий дөрүүлээ ингээд сууж яана. Буураа юм 100 наслаа штэ. Далгатлаа ээжтэйгэн байна гэдэг чинь маш өндөр. Гэтэ энэ шигийн түүх нь хавардаад хийж боддог штэ тий. Намайг анх ихлэд тэтгэврт ороод тэтгэврээ яхад эмээдээ тэтгэвэр амсаас манай эмээ балаагүй байлгүй юу яриад байгаа ингээд ингэж ийсэн. Өндөр насныхаа баяр хамт явж байгаа юм. Би ээжийг нэг имлэгт хөвчих яхад нь эргээд орохгүй юу. Тэгээд би нөгөө шавлагч энтер байж исэн. Ээжээ гэд тэгсэн чинь. Ээж гин үү? Өөр юм биш үү гэж. Наа шавлагч хүн намайг бүр гайхажсэн. Одоо ээжтэйгээ хамт өдлөн гэдэг бас ховорхон хувь тохиол гэдэг. Таны хувьд одоо ээжтэйгээ эмээтэйгээ хамт өргөдөж шүү. Тийм шүү дээ тийм. Намайг анх ихлэд тэтгэврт ороод тэтгэврээ яхад эмээдээ тэтгэвэр амсаас манай эмээ балаагүй байлгүй юу яриад байгаа ингээд ингэж ийсэн. Тий би тэтгэвэр авчаад ирлээ. Эмээ одоо ингээд юунд 4 хүүхэд гаргасан одоо намайг ингээд тэтгэврт оруулж байна. Тань тэтгэврийн хаюунаас үгээд өгсөн чинь манай эмээ. Минийх арай балаагүй байлгүй арай балаагүй ах. Гэтэгчсэн. Ер нь хүмүүс их ямар азтай юм бэ? Чи ямар гоё юм бэ? Ийм олон эмээтэй. Тэгээ ингээд өөрөө ингээд 4 хүүхэдтэй. Тэгээ ингээд чиний 4 хүүхэд чинь ингээд аюул олон эмээтэй 5 6 эмээтэй юм биш үү? Ингээд аав ээж нэлсэн манай хүүхдүүд ингээд 6 эмээтэй байгаа байхгүй юу? Тэгээ хүмүүс бүр ингээд ямар гоё юм бэ? Ямар гоё ингээд ховор тохиолдол вэ гэдэг аюул хүмүүс аюул тэгдэг.
Ирсэн болоо гэд нэг үзүүлсэнгүй. Мал шиг явсаргаал төрдөг байлаа. Дээрийн ч болсон. 7 хоноггүй л хоньоо тавиад зомбол үнэгээ сагаал өвчтэй болох байх л гэсэн гайгүй л яах юм. Одооний улсууд бол өнөөдөр хүүхдтэй болчлаа. Одоо гизүү боллоо гэж гівчээдэг болтой. Атан аваарай гэж тэгээд гүүл гэрт авсраад гүүл мөртөө очиад авээд авчин. Тийм л байсан гэж. Тийм л байсан. Юм өвдч хавдах юм байхгүй. Өөр дэжгүй. Юм өвдчихсэн гэднэр хэлэхгүй шүү дээ. Яах. Яа тэгэл тариулах эмчд үзүүлнэ гэж тэгэхээр нь дургүй хүрээд хилдэвчгүй. 12 хүүхэд гараад би сайхан л байх юм байна. Айраг дэглээд цай уухгүй зуны цагт. Имэний. Айдгс чамаагүй айраг угаал явна. Айраг голоод танай айраг муу байна. Яахын танай айргаар энтэр гэж голно шүү дээ. Тэр айл айраг сайхан байна. Энэ юу байна? Энэ муу байна. Хөдөө 6 хүн. Хүүхэд нь готод 6 хүүхэд нь байдгийг 12 хүүхэд. Хизээ боцгоо. Имээ одоо үлдээ шүү дээ. Болоогүй. Юу хийх? Манай имээ чи ингэж ярьдаг хүн. Яга та хизээ уцмаар байна. Хизээч яах вэ? Нэг готл хүүхдээ нэг готл авмаар. Хинт вэ? Сатата. Наслыг явуулж авах болох юм уу? Насаг явж чи. За, ташааж байна. Имээгийн тушаалыг биелүүлчихнэ. За имээдээ нэг үсвэлчээ. Маш их баярлалаа шүү имээ. Хөөе. Миний хайрtuu хүндээ. Эндой хаа миний бүрмэж Бэтийн жарны хүдэ хайрдаач Хайрдам хайрдаач